Бичлэгийн өмнө хайж цаасны утга цавуу скотч бэлдсэн байх шаардлагатай. Энгийн болон наана хоёр талд наалт дагалдана. За хамгийн эхлээд бичлэг дээр үзүүлж буй хуудсуудыг ялгаж аваад тасархай шугамтай хэсгүүдийг цаасны утгаар зүсэж бэлдэнэ. Зүсэлт хийхдээ доороо хатуулгатай байх хэрэгтэй бөгөөд зарим тохиолдолд шугам ашиглаж болох хэдий ч маш анхааралтай байхгүй бол далийдэг шүү. Мөн маш анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлыг онцгой анхаараарай. Эцэг эхийн хараа хяналт заашгүй шаардлагатай шүү. За яг энэ угаалгын өрөөний хэсэгтэр хоёр талын цагаан шугамыг хайчлах бол илүү цэвэрхэн болдог бөгөөд мөн голын тасархай шугамаар хайчлан салгаад хоёр нарийнхан хуудас үүсгэнэ. Энэ талтай хуудас нь мөн ялгаагүй угаалгын өрөөний хуудасны ард наалдах учраас нарийнхан болгож бэлдэнэ. Эдгээр хуудсууд дээрх дүрсүүдийг хүрээгээр нь хайчилж бэлдэх хэрэгтэй. Зарим нэг нь маш детальтай жижиг хэрэгслүүдийг бол өөртөө амраар таймлаад хайчилсан ч болно. За эхний хуудасаа бэлтгэгчийн эдгээр жижиг хэрэгслүүдийг ойртуулад хаалгаа суйрлуулад ард нь скотчээр над бэлдэнэ. Наана наалтыг болохоор тохирох газрыг байрлуулад дээр нь хэрэгслүүдийг нааж бэлдэнэ. Харин жижиг хэрэгслүүдийг болохоор харин энгийн наалтаараа наагаад стикер шиг авч нааж тоглоход бэлдэнэ. Энэ хуудсан дээр бол ноутбук өгсөрч бэлдэнэ. Ноутбукийг зураггүй талаар нь энгийн наалтаар нь хооронд нь наагаад ингэж бэлдэнэ. За тэгээд наана наалтуудаа байршуулад хөшгөө наагаад дотор нь нар сараа хийгээд ноутбукээс орлуулад ард нь скотчээр нааж бэлдэнэ. Энэ хуудсан дээр бол мөн зарчим нь адилхан. Хаалгануудаа суйрлуулад тэгээд ард нь скотчоор нааж эхэлнэ. Скотчоор наахгүй бол зөвхөн цавуудад бол татгаар салцдаг байгаа шүү. Тэгэхээр скотч доох хэрэгтэй. Эренгээр нь скотчт нь тэгээд өснүүд дээр бол наана наалт байрлуулад урд үсийг ард үстэй нь холбоод ингээд үсгий чинь дараа нь хүүхэлдэйндээ өмсгөнө гэсэн. За тэгээд хувцснуудын ард бол энгийн наалтаа наагаад шүүгэндээ бэхлэж тогтооно. За угаалгын өрөө өгсрөгчийн эдгээр жижиг хэрэгслүүдийг бэлдэнэ. Сайд саван алчуур сулдрын таг хаалга гэгчлэн. За тэгээ мэдээж хаалгаа суйрлуулна. Тэгээд энэ тохиолдолд илүү гараад байгаа хэсгийг ажиллаад авчирээ. За тэгээд мөн адилаар ард нь скотчоор бэхлэнэ. Жижиг хэрэгслүүд энгийн наалтаар нааж өгнө. Тэгээд энгийн наалтыг цавуутай хэсгийг өөрлөгөө харуулжаад хайчлах юм бол хайчинд наалдаад ах нь бага байдаг. Мөн жижиг хэрэгслээр наасныхаа дараа цавуутай хэсгээр нь хуруугаараа наагаад салгаад жоохон цавууг нь багасгаад өгөх юм бол дараа нь авч салгаж нааж тоглоход амар болдог шүү. Одоо сул туртай өрөө өгсрөгчийн наана наалтуудыг яг бичигдсэн газруудад нь тааруулж наана нааша цаашаа болохгүй хэмжээг нь ер нь яг тохируулах ёстой. Тэгэхгүй бол дотор нь нөгөө гүйдэг ус нь суйрлагдахаараа наалдаад хөдөлгөөн муутай болдог шүү. Тэгээд сул дурын тагийг байрлуулж ард нь скотчээр бэхлээд за тэгээд тэр шар өнгөөр зурсан хэсгээр цавуудж өгнө. За тэгээд голд нь устай хэсгийг байрлуулад тэгээд дээрээс нь наачна гэсэн үг ээ. Тэгээд наалтаа сайтар дарж өгнө. Хөргөгчтэй галтгооны хэсэг бол өмнөхийн адилаар хаалгануудаа суйрлуулад за тэгээд тэгшгэн байна уу шалгана. Тэр илүү гараад байгаа хэсгийг хайчлаад авчнаа. Мөн адил скотчоор ард талд нь бэхэлж өгнө. Бэхлэхдээ урталтаа хаалганууд чинь мөрөд дали байх вэ? Тэрийг сайн анзаараарай. Тэгээд яг тэгшгэн байрлуулж агаад нааж өгөөрэй. Наахтаа яг бичлэгэн дээр үзүүлж байгаа шиг
байгаа чигтэн наасан дээр нуглаад наачих юм бол нөгөө талдаа хаалганууд чинь харзаад харзаагаад эхэлдэг шүү. Жижиг хэрэгслүүд нь мөн ялгаагүй энгийн наалтаараа нагаал байрлуул чинь жижиг хэрэгслүүд нь маш их детальтай хамбал таймлоод ажиллаж болно шүү. За ширээдэ галтгооны хэсэг ухсрах чинь мөн ялгаагүй хаалгын сурлуулад илүү гарсныг хайчилж аваад скотчоор нааж өгнө. Урталтаа делимерээ байх үе анхаараарай. Тэгээд жижиг хэрэгслүүдийн байрлуулна. Наана наалтуудыг байх ёстой газар нь наагаад булганд хуулж аваад ширээгээ тогтоогоод за дээр нь мөн аягаа тогтоох нэ. Усны онгоцтой угаалгын өрөө адилхан. Наана наалтыг наагаад жижиг хэрэгслүүдийн тогтоож өгөөд тэгээд усны онгоцоо нааж өгнө. Бүдэнтэй зочны өрөө зарчим нь бол өмнөхтэй яг адилхан. За одоо шургуулгатай зочны өрөө буюу хамгийн сүүлийн хуудсыг ухсрах чинь. За шургуулгыг болохоор яг бичлэг дээр шиг. За тэгээ өөрөө бас заавраа бичсэн байгаа. Тэгээд арталт нь ингээд скотчор наагаад өгчин цавуугаар наавал тогтохгүй. За тэгээд урталт нь болохоор наана наалтыг яг байх ёстой байранд нь наагаад за ингээд шургуулга ухсарчнаа. Ингээд 3 ширхэг шургуулга ухсарна. Одоо болохоор ном ухсрах чинь. Номыг бол нүүрэн талын доторх талтай ингээд зургуу талаар нь наагаад нугалчаар ном болчихно. За ингээд 4 ширхэг ном ухсраад номын шургуулгандаа байрлуулнаа. За энэ хөгжимтэй шургуулганд болохоор спикер, микрофон, төгөлдөр өрөөг байрлуулна. Гэхдээ энгийн наалтаар хонь тогтоож өгөхгүй бол шургуулгандаа орохоор дотроо гүгээд гарч ирдэггүй байгаа шүү. Ингээд тогтоочхоор унахгүй. Буддаг зургуудыг мөн адилхан тогтоож өгнө. Тэгээ буддаг зургуудыг фломастераар будаад найз салфеткаар арилгаад иж болдог шүү. За одоо шургуулгаа ухсрах чинь ингээд наана наалтуудыг байрлуулад өгнө. Энэ жижиг наалтуудыг жоохон богинохон дээшээ доошоо тулахааргүй хийхгүй бол шургуулгатайгаа наалтаад идэг талтай. Би энэ бичлэг дээр л жоохон тулгацсан байлээ. Тэгээд дээдлийн доотлын хоёр хэсэг бол нарийнхан урт нарийнхан байхад болно. Заавал тэр зураг дээр нь дүрсэлсэн шиг богинохон байх албагүй. За ингээд шургуулгануудаа байрлуулад дээр нь нүрийг наагаад өчнөө. За ингэсний дараагаар ингээд шургуулгаа татгаар гараад ирнэ. Ингээд авч буцааж ийж тоглоно гэсэн үг ээ. За хэдүүлээ одоо нуруулдах чинь нуруунд дээрээ аль аль хуудсыг хооронд нь наахыг дүрслээд үзүүлсэн байгаа. За тэгээд энгийн наалтаараа яг тэр гол нь буюу миний нааж байгаа хэсэгтэр энгийн наалтаа наагаад эхлээд өгчнө. За дан цавуугаар л бас л сална гэсэн үг ээ. За тэгээд артлын мөн скотчор тогтооно. Харин ингэж наахтаа болохоор хоёр хуудасаа яг ижил тэг шимд байна уу анхаараарай. Тэгэхгүй бол нөгөө дээр доор анзаарахгүйгээр наачих тохиолдол байдаг шүү. Наагаад тэгээд яг тэгшин нуглаад тавьчихнаа. За дараагийнх бол энэ 3 холбоост хуудас байгаа. За ерөнхийдөө тэр нуруугаа сайн харах юм бол алиг алинтай нь яаж наахаа зургаар үзүүлсэн байгаа шүү. Тэгээд яг зураг дээр шиг ингээд хамгийн гол нь тэр энгийн наалтаа давхаа мартаж болохгүй. Тэгээ мөн давхар цавуугаар нагаад ард нь скотчор биелнэ. Энэ нэг маш их дэлгэгддэг хөдөлгөөнтэй хэсэг учраас энэ хэсэгтэр ийм давхар бэлгээ их шаардлагатай болж байгаа. Тэгээ хамгийн гол нь тэг шимтэй байхгүй бол дали болно. За ингээд нугалж өгөнгүүтээ одоо арталт нь скотчтой хэсгүүд дээр нь энгийн наалтаараа дарж өгөөд
За тэгээ бусад хэсгийг бол шууд цаасны цавгаар наачж болно. Наалтна, хоорондоо наалтна. За яагаад зарим үед наалдаад зарим үед наалтахгүй байгаа вэ гэхээр наалтахгүй гэдэг хэсгүүд нь бүрэлдэхтэй хэсгүүд болохоор тэгээд ашуу энэ артал нь бол бүрэлдэхгүй учраас наалдна. Скотчтой хэсэг дээр наалтахгүй учраас энгийн хоёр талтай скотч заавал нааж өгнө гэсэн үг ээ. За ингээ хойдолт нь талаа наагаад нөгөө талд нь одоо энэ бол нөгөө хүүхэлдэйнийх нь зогсдог тайзны хэсэг гэх юм уу байна. Ингээд наад өчнөө. Нэрээ хүүхэлтэй нь зогсохгүй гулгаад байх юм бол арталт нь бас энгийн наалтаар наагаад тэгээд энэ тэнд авчиж зогсоогоод суулгаад ээж болдог шүү. За мэдээж цавууцсан хэсгүүдэд бол сайтар дарж өгөх шаардлагатай. За түрүүн хэлсэнчлэн нуруунд дээрх зурагнуудаа сайн ажиглаарай. Нуруунд дээр бол яг дүрслээд өгсөн байгаа. За ингээд энэ нуруунд дээр бол дан ганц хуудас биш ийм холбоо хуудасууд орж ирэх нэ. Зарчим нь бол яг адилхан. Яг гол тэр амсар хэсэг дээр нь энгийн наалтаа нааж өгөөд тэгээд цавуугаар давхар нагаад ард нь давхар скотчор бэхэлж байгаа. За үр дүнд нь нэг иймэрхүү болох нэ. Тэр хооронд нь сайхан нуглаад өгнө. Нуглангуудаа энэ арталт нь гарч ирж байгаа цагаан хэсэг дээр одоо тэр нартай ноутбуктэй хуудсыг мөн скотчтой хэсэг дээр энгийн наалтаар тогтоож өгнө шүү. Тэгээд үлцэн хэсгийн цавуугаар шууд наахта далийн морьяга сайтар анзаараад хэр тэгшгэн наа тэр чинээгээрээ л цэвэрхэн болно гэсэн. За ингээд бэлтчихэв. За тэгэхээр ийм 3 холбоостой ийм хуудас бэлэн болж байгаа. За галтгооны хэсэг бол амархан яг өмнөх зарчмаар л 2 хуудасаа нийлүүлээд тогтооч. Төчний өрөөний хэсэг бол яг адилхан. За ингээд хуудасуудаа дараалалаар нь байрлуулна. Тэгээд хооронд нь одоо наах чинь. Тэгэхээр скотчтой хэсгүүд дээрээ мөн л нөгөө энгийн наалтаараа тогтоож өгнө. За тэгээд үлдсэн хэсгүүдийг бол энэ дээр дараа энэ наалт наадаг нөгөө нуруунд дээрээ баахан олон давхарлаад бүдүүн болцсон учраас тэрийг тэнцвүүлэх гэж жоохон зузаан наалт оруулж өгч байгаа. Бусад хэсэгтэн цавуудаад адилхан ингээл наачна гэсэн. Наахта тэгшимээ анзаарна. Тэгээд ер нь нэг цахаасаа нөгөө цах руугаа хөөж наавал илүү тэгшхэн болох талтай. За ингээд нэг иймэрхүү болно гэсэн үг шүү дээ. Эргүүлээд галтгоороо орж байна тий. За галтгооныхаа арталт болохоор нөгөө скотчтой хэсэг дээр энгийн наалтуудаа наагаад энэ дээр болохоор олон давхарлаагүй учраас наалаар зузаалах шаардлагагүй. Ингээд бус хэсэгтэн цавуугаа өргөж жагаад хойдолт нь төчний өрөөгөө наад. За ингээд наад өгч. За ингээд нуралтчлаа. Одоо хавцтайгаа бэхлээл болоо. За хавцтай бэхлэхтэйгээ ер нь бол хойдлоос эхлэл зүгээр юм лээ. Арын утсаа эхлээд наачна гэсэн үг. За мөн скотчтой хэсэгтэр энгийн наалтаа нааж өгөөд бусад хэсгийн цавуудаад тэгээд нөгөө хоёр үзүүрээ нийлүүлээд энэ бичлэгэн дээр сангараг хоёр үзүүрээ нийлүүлээд за тэгээд уртлаа мөн наагаад өгчнө. Бичлэг дээр болохоор би уртлаасаа эхлээд хойдолтой жоохон илүү гаргацсан. Тэгээд урталтай жоохон тутсан. Тийм учраас хойдлоосаа эхлэж байгаа шүү. За ингээд тоглоом нь бэлэн боллоо. Баярлалаа. Амжилт хүсье.